За ингээд манай аялал ерөнхийдөө үргэлжлээд одоо нэг 12 өдрөө явж байна. За Бямбайхээр цагаан нуур сумаас ханх явах чиглэлд одоо энэ 20 цэрдийн нуурын Орторгийн ам гэдэг энд байдаг одоо 10 төрлийн юм сайн чанарын аршаантай ийм газар ирээд энэ хамсаар амарч байна. Ерөнхийдөө бол энэ газар бол энэ цагаан нуур, Эренчин дүн, Булаа уул хаваас хол гадраас зорж ирсэн хүмүүсээс ирж их 7-8 хоногор амардаг юм байна. Одоо энэ дэнд дээр ихэд нэг ойролцоогоор 100 гаруй хүн байна. Энэ пүүл ер нь амардаг юм байна да хүмүүс. Энэ их сайн аршаа юм байна. Ханхтлаасаас ирж болд юм байна. Ерөнхийдөө сайн машинтай ирэхгүй бол бас зам харилцаа бороо гарахад бол энэ шарын гол, энэ хотонгийн гол, зарын гол төр үргэлжлэхээр машин гарах боломжгүй болчт юм байна. Тэрнээс бол зам бол их таас энэ ой дундаа бол нэлээд сайхан тавигдчихсан байна. За энэ ингээд хамар хоолой аршаа, толгойн аршаа, илэрний аршаа, нүдний аршаа ингээд ер нь хүнд хэрэгтэй. За 10 төрлийн аршаа ягаа шүү.